Хүүхд рүү чиглэсэн бүтээн байгуулалтуудыг одоо санаачлан мөн дэмжиж тухайн одоо бүтээн байгуулалт шаардлагатай санхүүжилтийг бүтээхэд дэмжлэг үзүүлж ажиллаж буй аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн одоо болормоо даргадаа бас нийт хүүхдүүд тэдний эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс бас талархлаа илэрхийлье. Энэ жилийн хувьд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1-р хүүхдийн эрхийг дээдлийн ураан дээр бол бид бүхэн зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын хувьд бол аймгийн засдаргын тамгын газар, Жаргалан цумын засдаргын тамгын газар, за манай байгууллага засдаргын хүрээний харьяалах хэлтс газар аюулгууд одоо хамтран зохион байгуулж байна. 6 сарын 1-ний өдрийн арга хэмжээ талбай дээр нээлт болоод үргэлжлээд 15 цагаас хүүхдийн парктаар үйл ажиллагаа маань үргэлжлээд явах юмаа. За нийт эцэг эхчүүд хүүхдийн өмнө үр хүлээгчид асран хамгаалагчтай хандаж хэлэхэд 6 сарын 1-ний өдрөө одоо хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөд сайхан дурсамжийг бүтээцгийг уриалж байна.